За бүгдээрээ сайн бацгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд чаналта маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш баярлалаа. Дээр нь шинэ гишүүдтэй тавтаа морил гэж хэлье. За цаашид ер нь аль нөгөө нэг Монголоос англи руу хөрвүүлээд нөө сабтайтл айгуу гоё ордог болж байгаа юм байна. За тэгэхээр тэрийг би туршиж үзэхээр шийдэж байгаа. Тэгэхээр магадгүй нөгөө те гадны улсаас маш олон хүн бидэнтэй нэгдэх болов гэсэн маш юм итгэл дүүрэн байгаа шүү. За тэгэхээр ямар ч байсан өнөөдөр бид нэр өөрсдрүүгээ өнгөх болно. Дандаа тэр хүний бодол гэсээр хагаад нэг мэдсэн чинь өөртөө одоо миний амьдралд яг юу тохиолдоод байгаа юм бэ гэдэг зүйл айгүй чухал ах болоо гэж бодлоо. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр ойрын 3 сард таны амьдралд юу тохиолдох вэ гэсэн ийм сэдвээр хийхдэхээр бэлтлээ. За тэгэхээр хүзрүүд маань маш гоё сонголттой хүзрүүд та бүхнийхээ урд тавьсан байгаа. За ер нь аль яг өөрийнхөө гоё мэдрэмжийг харж агаад төвлөрч жогоод ганцхан сонголтыг л хийгээрэй. Тэгэхээр энэ бол таны зүн совин байх болно. За дээр нь өдөр болгон хувийн онцлогууд маань хийгдэж байна. Хаалттай групп маань одоохондоо жоохон итгэхгүй байгаа боловч цаашаага нэлээд итгэжүүлж явах болно. Тэгээд хаалттай группт маань нэгтгэхийг хүсвэл пэйж бол Instagram хаягаар та бүхэн маань хандаарай. За ингээд бүгдээрээ хүзрүүдийн сонголттой танилццгаая. За эхнийх маань The Star. За Star маань За энийг би ер нь бол тайлбарыг хэлэлтгүй та бүхэнд харагдаж байгаа те. Маш гоё ингээд нөгөө сарыг уургалсан байж байгаа. Энэ бол итгэл найдвар. За окей. The Sun нар карт маань байна. За 3 дугаар карт маань сар карт маань байна. За энэ дээр бол манайхан өөрсдөө хуураад хэрэггүй. Яг таны зүн совин таныг аль нэг зураг руу татах болно. Яг тэр одоо сонголтоо хийгээд зөвхөн түүндээ чиглээд явахыг хичээгээрэй. Яагаад гэх юм бол энэ таны нэрэг байх болно. Окей. За ингээд хэсэг хугацаа өгье. Та бүхэн маань группийн сонголтыг хийгээрэй. За ингээд групп 1-ийн маань уншдаг хэлж байна. Групп 1-ийнхэн маань Star гэсэн картын сонголтыг хийжээ. За Star маань итгэл найдвар гэсэн маш гоё карт байгаа те. Sun карттай адилхан жимшигтэй тэгсэрнэ. Ер нь бол надад Star карт бол маш их таалагддаг. Яагаад тэгэхээр энд яг таны одоо хилинг буюу таны шарах эдгэрч байгаа замнал итгэл найдвар тасраагүй байгаа гэдэг ийм замнал. За энд нэг одыг ингээд уургалсан байгаа даа. За тэгэхээр би нэг пост оруулж ирсэндээ нөгөө пэйж дээр би нэг пост оруулж исэн. Та хизээ нэгэн цагт өөрийгөө од байсан гэвэл итгэхүү гэд тэ. Тэгэхээр ер нь бол од бол гариг гэрхэс бол бидний нэг хэсэг байсан үе саяхан юм аа. За тэр яах вэ? За тэрийг ярих юм бол бид нар маш удаан хугацааны зүйл болно. За тэгэхээр эндээ бүгдээрээ сонголтын картаа тавиад уншлага эхлүүлцгээе. За ойрын 3 сард The Star картыг сонгосон группийнхэнд маань ямар зүйлс тохиолдохоор байна вэ? Окей, явъя. За nice. Nine of Cups. За Nine of Cups карт маань хүсэл мөрөөдөл биелэх таны маш гоё онцгой сарвууд эхэлж байна. Тэ энд нэг гоё нүдэн анцсан арталтаа айл үшээ ингээд 9 ажлуудаа ингээд шийдэд тавьсан. За би ёстой чадсан шүү гэсэн нэг ийм гоё карт байна. Ингээд хийдэг юмаа ингээд хийцэн бодож исэн зүйлсээ хийгээд амжуулсан. Нэх гоё ингээд нэг юм тэрэндээ айгүй гоё ингээд урам зориг авцсан ийм happy үний картаар манайхан хэлж байна шүү. За дараагийн маань карт The Star. За Star карт маань дахиад гараад ирлээ те. Nice.
За ер нь бол маш их гоё energy мэдрэгдэж байна те, газартаагаа холбогдсон. За мөн гоё тэнгэртэйгээ холбогдсон нэг юм маш гоё энерги байна шүү. За энэ картыг одоо бүр нэг үгээр илэрхийлэхгүй юм а те. За энэ картны утга учир ер нь явандаа гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. За дараагийн карт Ten of Wands. За нэгэн зүйлрүүл зүгээр чухамхүүл мацаж байна да те. Баахан асуудал нэлээд олон ингээд те нөгөө өөрт тулгарсан асуудлуудаа бүгдийг ингээд өөртөө овоолоод за дээр нас эндээ бас нэг муураас үүрчихсэн. Тэгтээ энэ хүн дээшээ өсөж байгааз маш их төсвөр төвчээр шаардаад өсөж байна те. За тэгэхээр ер нь бол арагшаа чаленжтай картууд гарч ирсэн ч гэсэн Nine of Cups бол таныг маш гоё зоригжуулж байгаа карт болов гэсэн миний нэг ийм мэдрэмж орж ирлээ. Тэгэхээр Ten of Wands карт маань асуудлууд те танд маш олон шийдвэрлэх ёстой асуудлууд байна гэсэн ийм карт. За дараагийн маань карт Queen of Cups. За Queen of Cups маань нэг бие давхарч юм шиг те нэг ийм өөрхөн карт гарч ирж байна. За окей. Queen of Cups бол маш гоё юм эмгтээлэг энерги хайр түгээсэн маш гоё уян зөөлөн сэтгэлтэй өгөөмөр нэг ийм гоё карт байгаад идэг. Тэгэхээр The Star карт маань бас те ер нь бол маш гоё эмгтээлэг ийм энергитэй карт байгаад байгааз. Тэгээд энд бас нэг ийм гол ус те энд бас нэг гол ус энд дахиад гол энэ ингээд загаснууд хоололж байна. За окей. За дараагийн маань карт High Priestess. За энийг чинь хэлээд байгаа юм да гэдэг шиг эндтэй Star карт айгуу тийм нөгөө тэнгэр газараас айгуу тийм энерги авч байгаа карт байгаад байгааз энд ингээд өнгийн солонгорцсон нөгөө гар нь тэнгэрээс ингээд бууж ирж байгаа ийм гоё туяа тий. Гэтэл энд таны сонголтын карт юу вэ гэхээр яг Star-ыг ингээд одоо олзлоод авсан карт байгаад байгааз. За High Priestess бол те яг ийм зүн совинтой маш тийм өндөр өөрийн гэсэн бас нэг ийм мэдрэмж маш өндөр ийм хүмүүс байгаад байна. Энд магадгүй маш олон тайрууд хүзэр одоо үздэг те ийм өөрөөсөө бас айгуу тэгж үздэг тайруудыг өдөр тутамдаа магадгүй ашигладаг сурж аваа ч юм уу ийм хүмүүс маань маш олон байгаа болов гэсэн бодол төрлөө. Яагаад тэгэхээр арталт нь ингээд те зөндөө олон ном байгаад байна. За мөн өөрийн intuition буюу зүн бэлгээ хөгжүүлэхээр нэлээд их ажиллаж байгаа юм шүү. За дараагийн маань карт Four of Cups. За Four of Cups бол өөртнийх юм таалагдахгүй байгаа зүйлийг одоо хүлээж авахгүй гэдэг нэг жоохон зөрүүдэлдэг нэг ийм карт байгаад идэг. За тэнгууд эндтэй энэ хүн бол яг нэг 3 капсаа ингээд хараа суудсан цаана нэг хүн их өрөвдөлтөйтэй энэ капсыг аваач гэдгсэн чинь авах шинжгүй сууж ааз хараагаа ингээд тэ нөгөө харцаа өөр тийш нь болгоцсон. Яг дараагийн маань карт Chariot. За энэ бол хүч чадлын карт. Энэ замаар явах уу, тэр замаар явах уу гэсэн нэг ийм карт гарч ирлээ. За дэлхий карт нэгэн цикл дуусч нөгөө гоё цикл эхэлнэ. Дараагийн карт энийг авчи. Two of Wands. Энэ ер нь бол маш их юм шийдвэр гаргах Two of Pentacles. За одоо хоёр карт авчи ерөнхийд нь хэлнэ.
За ингээ картууд нь 4 карт гараад ирлээ. За окей. Nine of Swords, Five of Swords, Four of Swords, Three of Swords. За ер нь бол swordууд маань маш их гарч ирсэн. Хамгийн сүүлд бодож байгаа карт маань Death карт байна. За эсвэл нэгдүгээр группийн маань маш сүрлэг картуудаас бүрдсэн уншлах болж байна да. За Death бол яг нөгөө World карттай, дэлхийн карттай адилхан. Одоо энэ дэлхийн картн дээр энэ хүн ингээд малгайгаа шидэд голын ирэг дээр суцсантай энэ өөрийнхөө малгайг шидэд одоо нэг л тийм мэрчүүлөө те. За одоо би яг нэг хүссэн зүйлээ хийсэн шүү гэсэн нэг юм ямар нэгэн зүйлийг ингээд тавьж явуулж байгаа юм шиг те. Одоо бол хангалттай шүү гэдэг нэг юм энерги байна. За тэгэхээр ерөнхий ингээд за базээ заяа. За тэгэх юм бол Death карт бол өөрчлөлтийн карт. За энд бол танд маш том трансформашн буюу таны амьдралд энэ 3 сарын хугацаанд нэлээд олон үйл явдлууд тохиолдох нэ. За тэгэхээр юу бах вэ? Юунууд маань сэлэмнүүд маань ер нь бол асуудлыг илэрхийлдэг те. За таны амьдралд үнэхээр энэ 3 сар те одоо ингээд үүнээс цааш 3 сар ерөнхий энерги бол маш том сонголтын сар байх нэ. Өөрийнхөө зүн совинд итгээрээ те буюу High Priestess карт. За Queen of Cups бол маш юм нөгөө уян зөөлөн те өөртөө ингэж хатуу хандахгүйгээр өөртөө маш гоё нийцүүлсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй гэсэн ийм санаа шүү за. За тэгэхээр Chariot карт маань энэ дээр те аль зам бэ гэдээ энд тэгж байгаа. За энэ дээр Two of Wands, Two of Pentacles гэдэг ингээд те энэ Two of Pentacles бол яг чиний амьдралд хамгийн их хэрэгтэй байгаа одоо юу гэдэг одоо хамгийн чухал асуудлууд нь аль нь вэ гэдэг дээр ерөнхийдөө бол та фокуслана гэсэн үг. Яг миний амьдралд юу хэрэгтэй байгаа нь те би яг одоо яг шийдвэрээ гаргах цаг нь болсон. За би нэг аль нэг сонголтыг заавал хийх болно. За Chariot дээр хүртэлтэй нэг юм 2 салаа зам. За Two of Wands бол бас л шийдвэр гаргах гад ингээ хүлээж байгаа. За маш том шийдвэрийг та гэхдээ гаргах болно. Яг гэвэл Death карт гарч ирсэн те. Энэ бол одоо үхэл гэсэн карт шүү дээ те. Гэхдээ бид нар төрдөг нь үнэн те үхдэг нь одоо төрх нь үнэн үхэх нь үнэн гэж ярьдаг шүү. Тэрнтэй адилхан танд маш их асуудал байсан бол тэр нь бол гарцаагүй дуусах нь үнэн. Та асуудлынхаа ард гарсны дараа жаргах нь үнэн юм аа. За тэгэхээр ер нь итгэл найдвараа хизээч алдаж болохгүй. Буюу Star карт маань бүр 2 гарч ирсэн те. Тэгэхээр магадгүй та хөрсөн дээрээ ингээд буух олон буюу байгаль ихтлгийгээсээ маш гоё энергийг авна. За дээр нь Star те одоо тэнгэр бурхантай гэж хэлэх юм да. Ер нь бол дээд тухамсартайгаа та ер нь бол илүү холбогдох болно. За маш гоё ингээд зүн совин чинь танд хэрэгтэй хэрэггүй зүйлийг чинь ялгаж болно буюу Four of Cups бол та өөрийнхөө тэ энэ зүйлийг би хийж болно, энэ зүйлийг би бол хийхгүй гэдэг энэ нэг зарчмаараа окей ийм байж болно тэ. За тэгэнгүүт юу вэ гэхээр энд бол маш олон асуудлууд байгаа хгүй. За та асуудал байна уу те байна. Таны амьдралд үнэхээр одоо чаленжтай байна. Тэ Nine of Swords карт бол ер нь бол ингээд сэтгэл санаа буюу одоо таны ментал гэж ярьдаг те оюуны одоо сэтгэл зүйн эрүүл мэнд тань ер нь бол тийм сайн биш байгаад байна. За дээр нь Five of Swords буюу энэ дээртэй ингээд энэ хүн айгүй нэм одоо нүрэ барьцсан дарцсан ингээд айгүй гонигтай байгаад байгаа ч те. За энэ бол бас айгүй маш юм чаленжтай хин нэгэнд те гомдсон хаягдсан нэг онцгүй маш онцгүй энерги заяа. За Three of Swords мөн адил таны яг нөгөө зүрх сэтгэл шархалсан буюу энд ингээд зүрхэн дээр те 3 сэлэм ингээд зоог тостой байгаад байгаа. За тэгэхээр ер нь бол та асуудал таны амьдралд байгаа бол баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл үнэхээр те түрүүн хэлсэн асуудлын ард амжилт байдгаа. Та зөв замаа сонгох юм бол яг зөв замдаа орох болно. За нэг 2 зам байгаад байна шүү дээ. Тэгэхээр
та зүгээр л энд замд орохын тулд intuition буюу зүн сонгоол сонсчих. Итгэл найдвараа хизээч алдчих болохгүй. Буюу хамгийн ихний карт маань Nine of Cups те яг ингээд те бүх асуудлын хаан ард гараад ингээд тавьшраад суух цаг 100 цагт танд ийм гоё энерги ирэх нэ те голын ирэг дээр ингээл те би энд ямар чаленжтай байсан бэ те миний амьдрал бүр яагаад би ингэж зовх хэвээр ингээ бодоод ижсэн чинь айл үшээ те 3 сарын дараа гэр чин одоо 4 5 6 6 сар 7 сард бол та бол бүр ингээд маш гоё тайвшрлыг аваад амраад те өөрийнхөө сэтгэл зүг сайхан засаад ингээд сайхан үдэнаад маш аз жаргалтайгаар ингээд голын ирэг дээр магадгүй гоё пикник яваад те өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн чи яах юм өөрийгөө шагнана үсттэй нэг бол ингээд гоё хөвсгөл далайн ирэг дээр эсвэл бол те одоо баалигийн ирэг дээр те баалын одоо далайн ирэг дээр одоо байж яхахыг үгүйсэхгүй те. Тэгэхээр ер нь бол та бол өөрөө өөртөө итгээрээ. Тэгэхээр маш олон гоё зүйлийн ард гарах нэ. Тэгэхээр старыг юусоо ингээд тавьж болохгүй шүү те. Итгэл найдвар бол хизээд хүнд байх ёстой те. Энэ бол хүний одоо те маш гоё одоо юу гэдэг гэрэл асаадаг зүйл гэх юм уу? Хонглын үзүүрт гэрэл харагдчихл байгаа бол тэр зүйл рүү тэмүүлэх нь зөв юм аа. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Баярлаа. Баяртай. За ингээд хоёрдугаар группийн маань уншлага эхэлж байна. Хоёрдугаар группийнхан бол Sun гэсэн картыг сонгожээ. За тэгэхээр таны амьдралд ойрын 3 сард юу тохиолдох вэ гэсэн уншлага болж байна. За Sun карт бол үнэхээр happiness-ийн карт байж чаддаг те. Аз жаргалын карт. Бүр ингээд энэ картыг харсан чинь нэх гоё ингээд тэгээ 100 хурдан болоосай гоё ингээд хөдөөх явах юмсан сайхан хөвсгөл далаа руу явах юмсан гэсэн ийм мэдрэмж төрчлөө. Энэ жил би хөвсгөл далаа явах болно. За хоёрдугаар группийн Sun карт. За ойрын 3 сард ямар зүйл болох вэ? За Two of Wands карт. За та хамгийн одоо тэ амьдралдаа хамгийн чухал одоо шийдвэрийг гаргах нэ. За дараагийн карт маань Queen of Wands. Вау. Маш гоё инспайртай байх нь. Нөгөө луугийн ээж гэдэг шиг те. Нөгөө луугийн охин ч ээж болно. За луугийн ирчүүд маань ч ээж болно. За луу ээжтэй, ирчүүд луу жилтэй. За ер нь бол энд бол маш гоё инспайртай картууд маань гарч ирж байна. Яг Sun карттай маш төстэй. За окей. Hierophant. За мэдлэг маш гоё юм те гэгэрл мэдлэг хүрэх зам гэдэг шиг Hierophant карт маань гарч ирлээ. Дараагийн карт маань Emperor. За ер нь бол өстой маш юм плантай үздэг хүн байна да. За Emperor бол ер нь бол ийм төлөвлөгч алсыг хардаг те бүх юмсыг маш том зураглалаар хардаг ийм хүчрхэг энергитэй карт байгаа. Маш хүчрхэг. Ирчүүд маань үзэж байх юм бол та бол нэр кул. Айгуу гоё ингээд мачуур байна, те төлөвсөн байна. Хийх зүйлээ мэдэж байна. Төлөвлөгөөгөө гаргасан байна. Инспайртай байна. Өөртөө нь хийхтэй тус одоо энэ 3 сард хийх зүйлс бол таны мэдлэг ур чадвар хүрнэ те. Nice. За дараагийн маань карт Knight of Swords. За зүгээр урагшаа гэж л та нэрээ. Шуудтай зүг нисэл алга болж өгнө. За ер нь бөөн л ирчүүч байна да.
Дараагийн 3 сар бол таны хувьд бол зүгээр full ирч хүч. За 4 of Wands. За ямар нэг зүйлийг маш гоё тэмдэглэж байгаа, найз нөхдөдөө баярлах, тэ гоё enjoydох, цагийг зугаатай өнгөрөөх. Маш гоё юм бас inspireтай карт, Wands карт буюу сава картууд маань ер нь бол бөөн inspire, бөөн motivation тэ ийм маш гоё карт байгаа. Зүгээр л ингээл тэ нөгөө абрадабра гэл тэгэнгүүтэл хөсөл чинь биелгэнэ штэ. Нэг гоё найзуудтайгаа айгуу гоё ингээд нэг юм тэ нөгөө нэг юм trip зугаалганд явахаар нэг хүмүүс ингээл янз бүрийн гоё юунууд идэв штэ. Reel милүүд ингээд хамтарч идэв штэ. Нэг гоё тийм мэдрэмж орж ирж байна. Маш гоё happy мэдрэмж. За, Seven of Pentacles. За маш гоё hindi те төвчөртэй байснаар та ажлын хаан ч үр дүнг, магадгүй бизнес хийдэг бол бизнесийн хаан ч үр дүнг ингээ хүртэх нэ. Вау, ингээ түүхэн ш та одоо. Энд ингээ гоё юу байгаад ус үзэм. Та ингээ таны төвчөртэй байсны чинь төлөө шагнах нь байна. Хоёрдугаар группийн ямар гоё энерги гарч ирж байна. Ace of Swords. Би чаднаа. Би угаасаа айл үшээ шийдсэн. Тэгэл энд ингээ шүүрээ унаал нисгэндээ те. Энд бүр яг нэг гоё трип хийх юм шиг санагдаад тах юм. Онгоц ингээ нисэж байгаа те. Найзуудтайгаа маш гоё трип хийх чаа. Угаасаа төлөвлөгөө гаргацсан. Удаан хугацаанд ажилласан гоё ингээд те ашиг орлогоо аваад. Вау, хаашаа явах вэ гэл те. Two of Wands бол маш гоё ингээд том шийдвэрийг гаргах гээд байна. За World card маань гоё яг те таны одоо нэг амьдралын нэг хэсэг цикл дуусаад та төр завсарлага аваад буюу маш гоё амралтыг аваад дараагийнхаа шин ингээд те аялалд бэлнүүл гэсэн карт штэ. За тэгэхээр энэ бол танд магадгүй маш гоё ингээд аялал те маш гоё юм аз жаргалтай аялал байх гад шүү. За дараагийн маань карт The Devil. За Devil карт маань бүгдээрээ дараа нь тодруулъя. За дараагийн карт Strength карт. За энэ бол маш хүчрхэг карт байдаг. За та энэ Devil-ийн араас гарч ирнэ гэдэг маань бас нэг юм утга учир байна энд. За дараагийн карт Page of Wands. За ингээл шинэ аялалд гарах нь дээ. Нэг тийм шинэ зүйл эхлүүлэх гэж байна гэсэн үг. За Five of Swords, King of Wands, Three of Wands, Nine of Wands, Seven of Cups. За Knight of Cups-аар дуусгая. За тэгэхээр хараа энд зүгээр анхааруулга ганц карт заяа. Анхааруулга нэг карт. Энэ карт та нарыг жоохон юу авах гэдэг шүү гэдэг би анхааруулга юмыг одоо тайлал хийж өгөхөд байна. За тэгэхээр энэ Devil дээр та нар хардаа энд нэг юм хүнтэй нэг юм залтай маш залтай нэг хүнтэй нэг гартаа ингээд мөнгө барьсан нөгөө гартаа зайрмаг барьсан магадад. Энэ яг юу вэ? Мөнгө ах уу? Зайрмаг ах уу? Тэнгүүтээ зайрмаг нь ингээд нөгөө энэ эмэгтэйнтэй энэ зайрмгийг ингээ харахыг хүсэхгүй байгаа. Энэ хүнийг ч харахыг хүсэхгүй. Гэтэл энэ эрэхтэй яг энэ төрлөө хараад байж байгаа хэрэг. Маш гоё явж байгаа. Яг нөгөө олон юуны дундуур гэдэг шигтэй нөгөө асуудал бол байна штэ. За тэгэхээр бүгдээрээ энэ Devil карта тодруулцгаая. За Devil карт ямар учиртай вэ? Knight of Swords. Okay. Ten of Cups.
Five of Pentacles, Six of Swords, Seven of Swords. За харъя. Five of Swords, King of Cups, King of Wands хоёр маань хоёулаа гарч ирсэн. Та бол хүсэл тэмүүллээр дүүр энд бүр яг тийм нэг гоё трип байгаа нэг аялал те. Энэ хүнд энд дэлхийн газрын зураг. Тэгээд энэ хүн ямар нэгэн зүйлийг найзуудтай ч юм уу те хин нэгэнд танилцуулж байгаа. Яг мууртайгаа л ярилцж байгаа юм шиг харагдаад байна. За Three of Wands бол нэлээд удаан хүлээсэн зүйлс. За энд бол те Seven of Cups дээр энэ хүн жоох ингээд төөрөгдсөн. Хэрнээ яг энэ нөгөө зүрхэн хэлбэртэй капсыг ингээд сонгож байгаа те гар нь тэн дээр очичихсан. За тэгэхээр уг нь бол өстой маш гоё ингээд сан энергитэй те ингээл явж исэн чинь энд ийм devil гараад ирж байгаа байхгүй. За devil маань юу вэ гэсэн чинь энд хитрхи ингээд те нөгөө огцом хөдөлгөөн хийж болохгүй байна уу л гэсэн ийм энерги. За эхний карт бол Knight of Swords карт маань те түрүүний нөгөө нэг энэ дээр нэг ингээд юу яжсэн шүү дээ. Knight of Swords карт энэ ахгүй. Энэ карт маань ингээд одоо юу гэдэг шийдвэртэй ингээд айгүй үнэнч маш юм нөгөө урам зоригт. За урам зоригч бишээ. Одоо магадгүй жоохон тэр зүйлийн цаг нь болоогүй байхад гэх юм уу да. Ер нь бол айгүй тийм шийдэмгий алхам хийх гээд байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ devil бол те та шийдэмгий алхам хийхээсээ өмнө жоохон бодох хэрэгтэй байна. Хитрхи ингээд нэг те ийм нэг одоо яар ямар карт байлаа. За тэгэхээр штэ энэ зүйлээс ингээд хараад Seven of Swords бол энэ зүйлээс хол байх хэрэгтэй байгаа юм заяа. Энэ хэрэггүй зүйлийг ингээд явуулах хэрэгтэй байгаа юм. Энэ та маш онцгүй мэдрэмж авчаад байгаа юм те. Ингээ аз жаргалтай байж итэл яг devil гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Devil буюу за энэний учраас та нэг яагаад орж ирэхгүй байна гэдэг шиг. За жоохон бодоотгий. За байж арай. Яг ингээ утгыг нь олох гээд суугаад байна. Энд ямар ч байсан буруу зүйлийн сонголт хийж болохгүй байгаад байна. Энэ хүнээс хол байх хэрэгтэй байгаад байна. Энэ хүн чамд мөнгө санал болгох гээд байна. Мөнгөч бай, тэ заримгч бай. Энэ зүйл бол өөрт чинь бол ямар ч хэрэггүй зүйл байгаад байна. Тэгэхээр магадгүй одоо аялалд явлаа гэхэд энд яг ийм нэг гэр бүлийн карт гарч ирчээд байх юм. За энэ гэр бүлийн карт яг юу вэ? Одоо Asal Queen of Swords. Swordууд ямар их гарч ирж байна. Judgment.
За тэгэхээр ер нь бол ийм байна. За ингээд хараа танаа энд яг ийм 10 капс буюу гэр бүлийн карт гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гэр бүлийг гэдэг зүйлс тэ таны амьдралд ийм нэг ямар ч исэн ийм одоо юу гэдэг таны ямар нэгэн гоё хүсэл зорилгоо биелүүлэх гээд тэ маш ингээд ирч хүчтэй урагшилж байхад хин нэгэн хүн ингээд одоо таны энэ зүйлст садаа болно ч гэдэг юм уу те. Яг devil card маань юу байдаг вэ гэхээр өөрийнхөө хажуунаас зураад ингээд тавьж явуулж чаддаггүй нэг ийм зүйл байдаг те. Энэ бол хортой харилцаа. За тэгэхээр энд бол надад ийм хайрын харилцаа гэхээсээ илүү энд нэг хоёр жоохон энд бол ийм нас биеинд хүрсэн ийм хүн байгаа зэн devil card-н дээр те. Тэгэхээр магадгүй та өөрийнхөө амьдралд ингээд энд айгүй тийм том шийдвэрийг гаргах гад буюу өөрийнхөө одоо энд миний амьдралд айгүй үн цэнтэй зүйлтэй би энэ зүйлийг хийх ёстой гингүүт одоо танаа би бол гэр бүлийн чинь талаас гэж хэлнэ. Ийм нэг өөрийнхөө хажуунаас холдуулах дурггүй за эхнэр байж болно, найз залуу байж болно те эсвэл бол ээж ч юм уу аав ч юм уу бүр ийм байж болно. Яг тэгвэл энэ бол 3 дахь хүн гэсэн үг. За нэг бол таны ажил таних те за энэ жилдээ одоо юу гэдэг за трипээр ярьчих заяа. Яа тэгэхээр энд дандаа энэ гоё адал явдал те 3 энэ дараагийн 3 сард бол та өөрийнхөө амьдралыг аюу гоё ингээ өөрчлөх яг ийм нэг шин нэг те ийм саана уур амьсгалыг буюу нар уур амьсгалыг оруулж ирэх гээд ингээ хичээгээд байгаа байхгүй юу. За би нэг ингээд те амьдралдаа нэг аюу гоё өөрийгөө баярлуулж үзье ч гэдэг юм уу те нэг юм тесрэлт хийх гээд байгаа. Тэр тесрэлт рүүгээ бол та зүгээр л ингээд те бүр аль үшээ ингээд тэр шийдвэрээ гаргацсан, тэр шийдвэрээ харцсан, хийн те энэ би шийдвэртээ үнэнч гэд ингээд бүр зориглцсон байж тал таны одоо хажуунаас 3 дахь хүн буюу 3 дахь гэдэг маань одоо түрүүний хэлсэн хүмүүстээр нэмэх нь ажилч хийж болдог байхгүй. Тэгэхээр энэ ажил те ингээд үгүй чи төр хүлээжээ те төр хүлээжээ. Би чамд илүү их мөнгө өгье те илүү их гоё зүйлийг өгөх гээд байна. Наат одоо трип аяллаа ингээд жоохон хоошлуулчаа ч гэдэг юм уу те. Эсвэл бол за наат ингээд бизнесээ ингээд хоошлуулчаа те. Би наатах чинь одоо дараа нь ингэн тэгин дадаа гэд чиний зүгээр ингээд нэг юм замд жоохон саад болох гэсэн хүн бол таны ойр тойрны ингээд нэг юм хүмүүс байгаад шүү заяа. За тэгэхээр энэ дээр хамгийн гол нь миний хувьд бол энэ хүмүүсийн үгэнд ороод бол хэрэггүй. Энэ хүмүүсээс бүр те эсрэгээрээ зүхтах хэрэгтэй. Seven of Swords бол зүхтах те тойрч зүхтах өөрийнхөө энэ шийдвэртээ үнэнч бай тэр хүнээс хол бай. Энэ хүн бол чамд те чиний амьдралд нөлөөлөх хүн биш учраас энэ хүний бодол санаа бол чамд нөлөөлөх ёсгүй. Чи бол дараад нь энэ хүний те энэ чөтгөрийн үгэнд орсноороо Five of Pentacles буюу те би яах гэж юм те шийдвэр гаргаваа. Би яг л өөрийнхөө шийдвэрт үнэнч ингээд би энэ зүйлийг хийчих болох байсан те. Гэтэл би яг ийм одоо өөр те ийм хүндлэнгийн одоо хин нэгний бодол санаа надад нөлөөлөөд би ингээд зорьсон хэрэгээ гүйцээж чадаагүй дэ чи дараа нь ингээд харамсах гээд байна. За тэгэхээр ер нь бол надад бол ингээд харахаар дандаа л ийм нэг гоё нэг тийм адал явдал те ийм гоё нэг ийм өөрийнхөө одоо амьдралд шинэ зүйлийг оруулж ирэх гэсэн нэг юм гоё хүсэл эрмэлзэл ингээ өөрөөс чинь ингээ төрөөд бадраад байна. За тэр зүйлээ хэний ч те за үгэнд орлохгүйгээр гэж хэлэх нь одоо хайшин те угаасаа л бүгдээрээ нас биеинд хүрсэн хүмүүс байгаа гэж найдаж чинь угаасаа тийм байгаа. Тэгэхээр энэ сонголтоо хийхдээ зүгээр л яг те өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаараа бити ингээ төөрөөрөө те энэ ингээд яг ингээд зүрхээ дагж агааз энэ хүн энд нөө зүрх сонгоод исэн ч учиртай байх нь штэ. Таныг ингээд төөрөгдүүлэх маш олон зүйл гарч ирэх нэ. Seven of Cups бол та сүултээ те энэ devil-ийн үгэнд ороод төөрөлдөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зүрх сэтгэлээ сонсороо гоё өөрийнхөө амьдралд нэх гоё юм те шинэлэг юм зүйлсийг оруулж ирээрээ. Буюу эрх чөлөөг мэдрээрээ те гоё ингээд
зугаалах байгаа бол зугаалаарэ. Яг бодож сонссон те энд шийдсэн байгаа зүйлийн төлөө яг ингээ ирч хүчээрээ хөдөлмөрлсөөрн багаад заавал ингээд те энэ зүйлийн гоё ард гараад happiness-ийг мэдрээрэй л гэж хэлмээр байна. За ингээд 2 дугаар группийн маань энэ хүрээд дуусаж байна. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийн маань уншлах эхэлж байна. 3 дугаар группийн маань Moon гэсэн карт. За дараагийн 3 сар таны амьдралд юу тохиолдох нь вэ гэсэн ийм картын сонголтыг та бүхэн маань Moon картаар эхэлжээ. За Moon карт бол жоохон ийм те нөгөө айд сүдс төөрөгдөл ер нь бол нэг ийм таны энерги бол баг зэрэг муу байгааг одоогийн байдал шүү заяа хэлтгэж байна. Ер нь сэтгэл санааны үед жоохон даун байгаа зүйлийг хэлтгэн гэсэн үг. За тэгэхээр групп 3 буюу Moon картыг сонгосон группийнхэнд маань ойрын 3 сард юу тохиолдох вэ? Яг дахиад Moon гараад ирлээ. Яагаад ингэж төөрөгдөд яваад байна вэ? Энэ хараа энд нэг юм гоё юм баад. Одоо нэг муур өөрийгөө харангууд энд одоо нэг одоо ирвэс гэж ярьдаг лөө. Муурын чинь яг нэг аюу тийм сүрлэг төрлийн юм лээ. За энэ хар ирвэс шиг л надад харагдаад байна. За тэгэхээр Moon бол угаасаа ингэж те өөрийгөө та жижигсгээд байна л гэсэн утга шүү заяа. Та ялагдаад байна. Та айцаар дүүрэн байна. Та айцаа ялан дээлж чадахгүй байна л гэсэн. Яагаад гэвэл та бол ууг нь л яг ийм нөгөө нэг те тайгер байгаад байгаа хгүй. Энийг одоо юу гэж хэллэглээ? Ирвэс. За тайгер биш юм аа. За ирвэс заяа. Ийм хар ирвэс байгаа. За хар ирвэс одоо энэ амтан чи айгүй том ийм хүчрхэг амтан штэ. Тэгтэл та энд ингээ муур болчиход байгаа хгүй. Нөө та бол муур биш шүү. За дараагийн маань карт Air of Cups. За ер нь бол те за энэ зүйлс ингээл нэг болж бүтэхгүй нэ болио те хамаг ингээд чамдам саваа аваад одоо энэ те энэ нэг богцондоо хамаг юм хийгээд те ингээд явъя дөө гэл те ардаа байгаа зүйлсийг ингээ орхиод явах шийдвэр гаргах гэдэг. Ер нь бол энэ бол сэтгэл санаа онцгүй байгаа зүйлээсээ холдоод явах гэсэн юм утга байгаад байдаг. За дараагийн маань карт Six of Swords. За энэ бол бас л холдон одох те айцаасаа зүхтаад байгаа мó өөрөөсөө зүхтаад байгаа мó ер нь бол ингээд миний хувьд одоо яг ингээ 3 дугаар группийнхан бол бүр 1 2 дугаар группийнхнаас те тис хөндлөн ер нь бол 3 групп маань үнэхээр гайхалтай тис хөндлөн уншлах болж байна. За тэгэхээр энэ ерөнхий те зүйл за дараагийн маань карт Seven of Swords. Юу та юунаас зүхтаад байгаа юм бэ? Яагаад ийм хулчгар байгаад байна? Та айцтайгаа асуудалтайгаа нүүр тулах ёстой болохоос биш, зүхтах ёстой биш байхгүй юу? Энд хараа энд дахиад ингээд Moon карт те энэ Moon. Та байхгүй айцыг өөртөө бий болгоод тэрнээсээ ингээд зүхтаад байна. Seven of Swords бас зүхтах. Бодит байдлыг харахыг хүсгүй байна те. Юунаас зүхтаад байгаагаа мэдгүй байна. Дүүрэн айц, дүүрэн төрөгдлөө дүүрцэн те. Таны энерги бол нэрнгээсээ 0 айц. За айц бол та одоо нөө vibration буюу нөө нэг долгионоор ярих юм бол та нэг юм маш доод түвшний энерги ер нь бол ялгаруулж ийн гэсэн үг шүү. Ер нь бол маш сайн харах хэрэгтэй. Five of Swords. Таны амьдралд юу тохиолдоод байна? Энэ бол те өөрөө ялагдсан, гуниглсан, ганцаарцсан, хаягдсан маш юм гүн гүнзгий уналтын
одоо карт. Five of Sword. Ингээ хараа Sword, Six of Sword, Seven of Sword, Five of Sword. Sword-ууд бол ер нь бол яг асуудлууд те. Та ямарваа нэг зүйлийг одоо юу гэдэг хөрсөн дээрээ бууж ер нь бол харж чадахгүй байгаа асуудлаа шийдэхээсээ илүү асуудлаасаа зүхтаад байгаа нэг юм. За дараагийн карт The Tower. UV 3 дахь группийнхаа. За энд бол нөгөө Tower маань одоо дотроосоо ингэ шатаад одоо нурж унахад бэлэн болж байна. За. Упс. Дараагийн карт маань Three of Cups. За окей. Queen of Cups. За окей, Ten of Pentacles гарч ирэх бүр маш дуртай байна. Одоо тэгсэн чинь өөд шаа. За энэ карт юу вэ? За Four of Wands. Justice. Seven of Wands. Six of Wands. Ace of Cups. Two of Cups. Three of Swords. Four of Swords. Page of Cups. За окей, ингэж аваад дуусгая. За ер нь бол надад бол ингээд энерги бол тодорхой. За таны энерги одоо бол бүр маш уналттай байна тий. Өөрийгөө бүр ингээд муур болгоод харцсан тий байна гэж хэлсэн. За эхний энэ игнэнүүд бол ерөөсөө тэр чихтэй асуудал, таны асуудал, та асуудалтайгаа нүүр тулахгүй байна, энээсээ зүхтаж байна тий, хохирогчийн дүрд орж байна. Байж болох хамгийн муу хувилбарыг бодож байна, өөрийгөө сүйтгэж байна. Йоо тэ энд бол бөөн асуудал. За гэтэл яасан эндээс ингээд маш гоё энергиуд өөрчлөгдөөд орж ирж байгаа буюу Tower карт бол бас ингээд тийм муу карт бол биш. Яагаад тэгэхээр Tower карт бол тэр тэ одоо эхний игнэний тэр маш их асуудлууд бөөгнөрч байгаад тесрээд та тэр зүйлээс өөрийгөө шинээр гаргаж ирэх боломжтой карт байдаг. Tower карт. За таны амьдрал үнэхээр chaos гэж ярьдаг те. Шуурхтай байна уу? Маш их юм салхитай те. Бүр ингээд надад юу тохиолдоод байна гэж бодож байгаа бол одоо нөгөө нэг эцсийн ингээд арга зам буюу энэ зүйлсийг та зүхтаад хаа холдох юм бэ те. Асуудлаасаа зүхтаад хаашаач холдохгүй. Асуудал улам нэмэгцээр байх болно. Ер нь бол та зүхцаар байгаад асуудлуудаа ингээд дэлбэрэх хэмжээний болгоцсон байна. Окей. За яг окей, дэлбэрэх те. За дэлбэрчлээ. За дэлбэрчингүүд энд бол ер нь бол Three of Cups, Queen of Cups, за Ten of Cups гараад ирж байгаа. За тэгэхээр энд бол та асуудлуудаа окей те. Бүр ингээд тултал нь явуулж агаад асуудлуудаа олоод харчлаа. За тиймээ энд танд ийм зүйл байна заяа. Та бол окей энэ зүйлээс маш олон гоё зүйлийг олж харна. За энэ зүйл асуудлуусаасаа зүхтах биш. Энэ асуудлуудтайгаа нүүр тулаад те ингээд дэлбэлж чадсанараа та санхүүгийн хувьд буюу ажил карьерийн хувьд маш боломжийн болж ингээд одоо материалын ертөнцийн та одоо өөрийнхөө одоо зүйлсийг бүтээж чадна гэсэн үг. Дээр нь таны одоо inspire буюу таны ийм цаашаа явах нэг ирмэлзэл чинь аюу хөөрхөн ингээд нэг юм суйртай ганхгүйгээр ингээд суйртай болж ирнэ. За Justice card бол шудрагсны карт те. За алийн болтол би те нэм түмэн асуудлаар дүүрэн явах юм бэ те. Надад би энэ асуудал бол те нөгөө нэг юу гэдэг хорвоо ертөнц одоо зүйл ажилтсан бол те үнэхээр асуудлуудын цаана гоё зүйлс байдаг юм бол шудрагс байдаг юм бол надад одоо харуулаа гэх те
Магадгүй тэр зүйл танд ингээ үйлчилж эхлэх буюу justice card бол шударга ёсны карт. Таны одоо болж байгаа зүйлсч 50%, болохгүй байгаа зүйлсч 50%. За урд нь бол та ямар байсан? Одоо бол та ямар байгаа гэсэн чинь таны болохгүй байгаа зүйлс чинь бүр ингээ 90% та заяа. Тэгэнгүүт окей те. Ер нь энэ 3 сарда сайхан зэгцрээд ер нь бол ингээд нэг 50% руу л орно. Та ингээд шууд 100% те асуудал чинь зэгцрээд ирж арай амжихгүй буюу та энд нэлээд юм шахацсан байдалтайгаар те арай гэж энэ асуудлуудтайгаа нүүр тулаад ингээд те энэ тавраа ингээ харж агаад магадгүй ингээд нүд ам чинь ингээд юу ятсан ба штэ одоо юу гэдэг жоохон ингээд бэртцсэн гэсэн үг. Одоо жоохон юм бэртэлтэйгээр ингээд урагшилж байгаа л гэсэн үг. Ер нь энэ бол яг нь сэтгэл зүйн бэртэлж байж болно. Одоо тийм сэтгэл зүйл гэж ярьж штэ ментал байж болно. Эсвэл бол та ер нь бол одоо эндээс маш олон зүйлийн юм сургамжийг авсан ийм нэг асуудлууд ч байж болно. За дараагийн Seven of Wands бол энд бол та зүгээр л те энэ хүмүүстэй ашгүй дээ те асуудлуудтайгаа яг ингээд нүүр тулаад одоо энд бол одоо юу гэдэг нь алдсан гэж ярьдаг. Зодтолтно гэж ярих юм уу? За хүмүүс тань руу ингээд чичилж जैन те. Гэтэл та энд одоо дайраад орж аваад те. Та чадан заяа. Та дайрж ороод энэ асуудлуудаа зэгцэлнэ. Гэхдээ таны амьдралд ямар ч исэн 3 дахь хүний нөлөөлөл бол үнэхээр байна. Та энэ зүйлийг бол өөрийнхөө амьдралаас одоо амьдралд байлгаж болохгүй. За 3 дахь хүн гэхээрээ зүгээр нэг те өөр нэгэн одоо хайртай хүний чинь эмэгтэй байж болно. Эсвэл хайртай хүний чинь ээж нээж болно, чиний ээж байж болно, ажил төрөл байж болно. Ер нь бол чиний амьдралд нөлөөлөд айгүй их нөлөө үзүүлээд байгаа хин нэг нь л гэсэн үг шүү. За тэгэхээр би бол эндээс ингээд Two of Cups харж байна те. За хайр сэтгэл байгаа хэрнээ энд Three of Swords, Three of Cups гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ бол яг нэг хөндлөнгийн 3 дахь хүний нөлөөлөл. За энэ 3 дахь хүний нөлөөлөл танд хэсэг зуур те ямар ч зүйл хийхгүй те ингээд маш дотгошоогоо олон зүйлийг бодож бясалгах хугацаа өгнө те. За тэгтээ ямар ч байсан та асуудлаас цухтаад байсан бол ашгүй асуудал чинь өөрөө ч ингээд нэг юм дэлбэрэн те асуудал чинь бүр ингээд тулаад угаасаа дэлбэрч яан л гэж би хэлнэ. Та асуудалтайгаа даанч нүүр тулж чадаагүй. Ягаад гэвэл та анхны карт маань те та ууг нь бол ийм мундаг хүчрэх юмтан байтал өөрийгөө муу гэж харж явж асуудлаасаа цухтж агаад яг энэ тартагтан тулгаад дэлбэрүүлж байгаа юм. За тэгэхээр Ace of Cups бол шинэ эхлэл байж болох ч гэсэн миний хувьд бол энэ дээр жоохон юм бодох юм байна. Six of Wands карт бол одоо victory те өөрийгөө одоо маш гоё юм хүчрэхгээр мэдрэх энэ нэгэнд одоо туслах те ийм нэг талархах нэг ийм сэтгэл байгаад идэг. За Ace of Cups ч гэсэн маш гоё юм дүүрэн сэтгэлтэй. За гэтэл та энд одоо нөгөө асуудлуудаа нэлээд ялгаж салгах хэрэг байна. Танд хувийн асуудалч байна, хайр сэтгэлийн асуудалч байна, юу гэдэг ажлын асуудалч байна гэдэг шиг те. Энэ зүйлсүүдэд та ингээд зэгцлэхгүй бол таны ингээд асуудлууд чинь ингээд бүр ингээд уул овоо шиг ингээд тэгээ дээшээгээ бүр ингээд бүр овоорцсон заяа. Овоорцсон байгаад байна. Тэгэхээр энэ асуудлуудаа та зэгцлэх хэрэгтэй. Ямар ч байсан энд бол таны зүрх сэтгэлийн асуудал байна. Энэ зүйлийг та бол заавал шийдээрэй. Page of Cups бол гоё те. Одоо шинэ эхлэлийг та яагаад амьдралдаа хийж болохгүй вэ? Тэ өнгөрсөн энэ асуудал чинь ингээд амьдрал чинь ингээд те магадгүй асуудлууд чинь дэлбрээд те таны амьдралд ингээд шинэ уур амьсгал орж ирэх гээд байна шүү дээ те. Гэтэл та энэ зүйлийг хүлээж авахгүй байх нь айгүй гонигтай. Тэгэхээр ингээд маш сайн бодож байгаад буюу Four of Swords бол ер нь бол manifestation гэж бол хэлж болно. Magician карттай ер нь бол төстэй төр зуртаа завсарлага авч байгаа юм. Өөртөө ингээд амралт өг. Тэ? Та бол эхний хэсэгтээ бол нэлээд зовсон байна. Та одоо яг одооний хэсэг чинь бол маш чаленжтай. Та дараа нь бол окей чаднаа тий бүх зүйлийн ард гарч чадна. Өстө шудраг ус гэж шудраг зарчим тий шудраг ус
Үйлчлэгэл юм болвол гэдэг шиг энд Justice card бол та энэ зүйлийн ард гарч чадсан гэдэг зүйлийг илтгэж байгаа. Дээр нь Seven of Wands бол энэ хүмүүстэй жинхэнэ тулж үзэлцэж байгаа байхгүй. За тэгэхээр ер нь бол ингээ базаад хэлэх юм бол гоё боломж нь бол гарч ирэх нэ. Гэхдээ та бол маш сайн боджоод ер нь бол амьдралаа айгуу гоё юм шинээр эхлэмээр юм шиг надад санагдаж байна. Бүр ингээ цоо шинээр гоё ингээд те пэйж гэдэг чинь анхны ингээд нэг юм одоо карт те анхны одоо юу гэдэг дэвтэрний хуудас шүү дээ те эхний хуудас ер нь бол гэж байна. Одоо тариуд дээр энэ зүйл маань арчуулагддаг. Таны амьдралын эхний шинэ хуудас нэглээ. Та амьдралаа яаж зурх вэ? За те энд ингээ аюу гоё юу босгож ирээд ингээ пент төрсөн те энэ хүн бол яг л ер нь бол би дараагийнхаа амьдралыг төсөөлөд гоё зурх гэж юм л гэж бодож байна. Тэгэхээр энд завсарлага аваад та дараагийнхаа ингээд те тэрний дараагийн 3 сар, тэрний дараагийн 6 сар гээд ингээ он тусгаас өмнөх амьдралаа айгуу гоё зураглаад, зураад, нүдэндээ хараад энэ нэг deep seek те энэ бүр ингээд өстой нөгөө маш гүнзгий ингээд нэг юмлтыг та зүгээр өөрийнхөө хүчээр ингээд зүгээр л босоод ирээ. Окей. За ингээ 3 дахь группийнхэндээ амжилт хүсье. Та чаднаа. За баярлалаа. Баяртай.